За энэ маш чухал хуулийн төсөл орж иржээ. Бас шийдвэрлэхийг оролцсон байна. Нэг байрыг олон захиалагчид зарчдаг. Өөрөөр хэлбэл одоо нэг зүйл байлаа гэхэд тэрийг 3 хүнд зарж байгаатай, 4 хүн зарж байгаатай ялгаагүй. Нэг ёсны одоо залиланд өөрийн ийм зүйл болдог. Иргэд маш ихээр хохирдог. Манай нэг нь маш түгээмэл байдаг. Энэ асуудлыг одоо зохицуулах ийм одоо оролдлого хийж орж ирсэн байна. Би нэг хэдэн зүйлийг тодруулмаар байна. Нэгдүгээр тэр урьдчилсан хаягжилт гэдэг маань энэ асуудлыг бүрэн шийдэх үү? Урьдчилсан хаягжилт гэдэг маань жишээ нь улсын бүртгэлийн ерхий газар дээр бүртгэлтэй байх юм уу? Хаана бүртгэлтэй байх юм? Тэр нь урьдчилсан гэдэг утгаараа хэр албан ёсны байх юм бэ гэдгийг нэгдүгээр тодруулмаар байна. Хоёрдугаар түрүү Номын Чимэг гишүүн бас хэлээд байна. Би Номын Чимэг гишүүнтэй үндсэндээ санал нэг байна. Яг энэ бол өнөөдрийн орж ирж байгаа энэ хуулийн төсөл маань ил тод болгож байгаа. Мэдээллийг ил тод болгож байгаа. Эцэслэн одоо бүрэн дүүрэн шийдвэрлэж чадахгүй болов гэсэн нэг ийм эргэлзээ байгаад байна л да. Энийг эцэслэн шийдвэрлэх нэг одоо системийн одоо шинжилэл би улсын бүртгэлийн ерхий газар дээр хийгдчих болов гэж ойлгоод байна. Нөгөө блокчейн шилжигдэх асуудал. Блокчейн шилжижүүл тэр нэг хаяг дээр давхар одоо бүртгэх явуулах боломжгүй болох ёстой. Тэрийг өөрчлөх боломжгүй болох ёстой. Аюулгүй байдал нь хангагдах ёстой. За миний авсан мэдээлэлээр бол блокчейнд энэ жилдээ багтаад шилжих гэж блокчейн системд улсын бүртгэлийн ерхий газар энэ жилдээ багтааж шилжинэ гэсэн ийм мэдээллийг надад одоо би өмнө нь өөр хуулийн төслөөр хэлж явах бол надад өгсөн. Тэгэхээр блокчейн системд шилжснээр энэ одоо урьдчилсан хаягжилтын асуудал за нэг хаягийг буюу нэг орон сууцыг олон иргэнд одоо зарж борлуул захиалга авах энэ байдлыг энэ системээр хязгаарлаж зохицуулах боломжтой юу? Үүнтэй холбогдож орж ирэх үү гэдгийг тодруулмаар байна. Тэгэхээр хоёр зүйл байгаа. Нэг нь тэр урьдчилсан хаягжилт чинь яаж явагдах юм? Үнэхээр албан ёсны байх юм уу? Хоёрдугаарт бол гуравдугаарт би бас нэг зүйл асууж түрүүн сайн зэрэг гишүүн асуулж хариулж амжсангүй. Тэр эрх зүйн хариуцлагын тухай асуудал гээд түрүүн яасангүй. Тэрийг бас одоо Номын Чимэг гишүүний асууж ирсэн асуулт байгаа. Хариуцлагын тухай асуудал. Тэрийг сайн зэрэг гишүүн бас үргэлжлүүлээд хариулаад өгөөч гэсэн ийм 3 зүйл байна. Блокчейнтэй холбоотой асуудал, тэр урьдчилсан хаягжилтээр албан ёсны байхын яаж бүртгэгдэх юм? Гуравт нь бол тэр хариуцлагын асуудал. За зочин танилцуулъя. Улсын хурлын гишүүн Г. Тэмүүлэнгийн урилгаар нийслэлийн ерөнхий боловсролын элит олон улсын дунд сургуулийн 10-ийн 9 сангийн сурагчид улсын хурлын үйл ажиллагаа болон төрийн ордонтой танилцж байна. Та бүхэн сургуулийн өндөр амжилтыг хүсээрэй. За Пүрүжийн сайн зэрэг гишүүн хариулъя. За Бомочир гишүүний асуултанд хариулъя. Хариуцлагын асуудал бол байгаа. Яг энийг дагаад эрүүгийн үлийг хөндөөд ялангуяа орон сууцны захиалгын гэрээгээр халахвчилж бас залилам эхлэх гэмтэр гэвэл бүр хүндрүүлэх бүрэлдэхүүн болоод ял хариуцлагыг эсхий гэсэн боловч за энэ удаагийнхаар бол хэрэггүй гэдэг зүйлийг бас прокурорын байгууллага бас сандаад ирсэн. Ийм учраас орхисон. Зөрчлийн тухай хуулиар бол барилгын үйл тогтоомж зөрчих, улсын бүртгэлийн бүртгэл бүртгүүлэх журам зөрчих, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль тогтоом зөрчихийн юмнуудаар 5 сая төгрөгөөр одоо барилгын компанийг торох одоо хариуцлага бол байгаа. Үйлдэл болгон дэр гэсэн үг шүү дээ, зөрчил болгон дэр. Ийм зүйлүүд байна. За ямар ч хэлсэн энэ бол хариуцлагын асуудал байгаа гэдэг зүйлийг би бас танд хэлье. За хаягийн асуудал одоо бол зүгээр барилгыг улсын комисс хүлээж авсны дараа хаяг олгогдож байгаа. Тийм учраас нөгөө хаяг олгохдохгүй учраас барилгын компаниуд захиалга авахдаа А блок, Б блок гэх төслийнхаа талбай дээр өөрсдөө өгсөн хаягн дээр захиалга авдаг. Хаяг олгосны дараа маргаан гараад ирэхээр энэ дээрээс эхлээ бичиг баримтын зүргнөөс эхлээл иргэдэд хүндрэл учруулчихж байгаа. Тэгэхээр урьдчилсан хаяг олгоно гэдэг бол нэг талдаа бас барилгын компани хамгаалах гэдэг байгаа байхгүй. Дараа нь улсын комисс дээр аавн авахгүй гэдэг зүйлийг бас яригдахгүй гэсэн үг. Зарим зүйлүүдэд зас сайжруулах юм дээр зөвлөгөө гэж болно шүү дээ. Тэгэхээр ямар ч байсан газрын эрхийн зөрчилгүй юм байна. Хот төлөвлөлтийн одоо хүрээнд суугдсан юм байна. Төлөвлөлтөнд орсон юм байна. За дээрэс нь ус дулаанаар хангагдах юм байна гэсний үндсэн дээр энэ урьдчилсан хаяг олгогдно. Тэгээд тийм учраас бас иргэд за юм ч гэсэн захиалга өгч байгаа барилга маань техникийн нөхцөл ч юм уу газрын эрхийн зөрчил талаас гайгүй байна гэдэг ч юм уу эргэлзээгүй байна гэдэг дээр бас ихтгэл үнэмшил авнаа гэсэн үг. За дээрэс нь хаяг бол нөгөө барилгын хаягаас гадна хаалганы хаяг давхар олгодохоор байгаа энэ дэр. Тийм учраас
одоо Чингэлтэй дүүргийн жишээ авч байгаа шүү. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хоороо за 9-р байр гэх юм бол 9-р байр нь одоо нэг орцтой 20 айлын 10 сууц байх юм бол 10 тоотыг захиалах гэх юм бол 10 тоот дээр урд нь захиалга хийгдчихв. За 10 тоот дээр одоо барьцаан тавигдсан зүйл байна уу гэдгийг шалгаж үзэх эрхийн төлөв гарна. Түүнээс биш яг 10 тоотыг сайн зөрөг захиалж юу, бум очир захиалж юу гэдэг гарахгүй, зүгээр захиалагтай захиалаагүй ерөн банкны барьцаанд байна байхгүй гэдэг зүйлэл гарна. За блокчейн технологийн хувьд бол улсын бүртгэлийн ерөнхий хуулиар бол одоо зүгээр энэ оруулж ирж байгаа суурь мэдээллүүдийг энэ өөрчлөгдөхгүй байдлаар буюу энэ нэмэлт апдейт хийгээ явах байдлаар ингээд орсон суурь юугаа. Яг хууль дээр блокчейн гэж одоо зааж болохгүй. Энэ бол зүгээр л нэг л брэнд. Тийм учраас энэ мэдээллийг үн зөв байдаг хин нэг этгээд дураараа өөрчлөгдөж буюу нэмж өөрчилсөн засварлсан тохиолдолд дандаа лог үүсчиж хамгаалагдаж мэдээллийн эзэнд хүрдэг энэ технологиг л цаашдаа бид нар одоо энэ Монголиа болон бусад энэ системийнхаа хүрээнд сайжруулад явах хэрэгтэй. Ер нь бол лог үүсээд лог бол хэвээрээ байгаа. Ингэж энэ дотоод энэ шалгалтаараа бас За бум очир гишүүн тодруулъя. За блокчейн системийн хувьд бол би улсын бүртгэлийн ерөнхий газраас өөрөөс нь хариулт авмаар байна. Надад байгаа танай дарга нараас өмнө авсан мэдээллээр бол энэ жилдээ блокчейн систем шилжчих юм байна гэдэг ийм ойлголт мэдээлэл авсан. Энийг би яагаад яриад байна вэ гэхээр саяхан ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ороод энэ дээр давхардаж санал өгөх тухай асуудал гарах уу, ямар технологиор яаж хамгаалах тухай гэдэг энэ асуудал яригдаад блокчейн системд шилжчихэд энэ асуудал бол хаагдах ёстой юм. Тэгээд би бол бидэнд байгаа гишүүдэд ирсэн мэдээлэлээр бол улсын бүртгэлийн газраас блокчейн систем шилжинэ гэдэг ийм одоо мэдээлэл өгöd байгаа байхгүй. Энийг албан ёсоор яг микрофон дээр одоо протоколд оруулаад өгөөч. Ягаад гэхээр блокчейн систем шилжчихнэ гэж үзээд энэ хуулийн төслийг би оруулж ирээд байгаа хэрэг байхгүй юу? Тэгэхээр энийг бас тодруулах гэсэн. Нэгдүгээрт, хоёрдугаарт яг саяны өнөөдрийн энэ ярьж байгаа хуулийн асуудал дээр блокчейн системийг хэрэглэх боломжгүй юм уу? Давхардал үүсэхгүй үднэс. Энэ хоёр дээр хариулт өгөөч. За энэ дэрийн 4-р микрофон нэр албан тушаалаа хэлээд хариулаарай. 1 минут. За улсын бүртгэлийн ерөнхий газрын дөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Хотгон Донголог гишүүний асуултанд хариулъя. Дөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн системийн хувьд системийн шинжилгэлийн хөгжүүлэлтийн ажил яг одоогийн байдлаар явж байгаа. Блокчейн технологиг нь нэвтрүүлж байгаа яг салбар нь бол цахим гэрчлэгийн үл хөдлөх хөрөнгийн цахим гэрчлэгийн хувьд блокчейнийг яаж хөгжүүлж байгаа. Тий, одоо ер нь бол энэ хууль батлагдсанаар би одоо хаягжуулалтын тухай хууль тэгээд нөгөө хот байгуулалтын тухай хуулийн дагуу төрийн захиргааны байгууллагатай мэдээлэл нийлүүлэх системийг хөгжүүлэх шаардлага үүсэж байгаа маа. За Цагаанбатын Хосбайр гишүүн асуултсан.